Чүдэх цаг. За сайн байна уу манай Facebook найзууд ойрд лайв хийсэн гоо. За ажил дөрөв ихтэй байлаа. За манай найз алгаад байгаа. За Оросын Сибирийн Алтан руу Кавказ жоо явж ирээд Монгол ирчүүдийнхээ эрүүл мэндийн залгаад байх юм яах гээд. За юу вэ? Охин дахиамаа хэрүүлээд охтуудад би танилцуулах гэдэг шүү. Энэ одоо н охин шиг болсон ирчүүд байна шүү дээ энэ. Тестроны даавар мунчдгийн. Энд ямар төвхтэй юм. Яг лайв хийж залгаад их юм. Түн сайхан лайв хийгээд. Эрэгтэйчүүдийн бугын цусын ивэр Алтан нурууны Кавказ албан одоо энэ Алтан нуруу Сибирь дургадаг одоо эрэгтэйчүүдийн төрийн үйлчилгээ одоо энэ одоо ингээд нэг энэ манай Facebook-оор ингээд нэг ирчүүд нь мэддэхгүй эмэгтэйчүүд мэддэхгүй нэг ирэх хүмүүс коммент бичээд байгаа байсан. Энэ хүмүүс чинь дандаа нөгөө дундаа ингээд жоо муудцсан ингээд тийм охин дахианууд ингээд коммент бичих гээд идэгий. Тэгээд энэ Монгол ирчүүд яагаад ингээд ийм жоохон бид нар чинь ингээд ийм эрүүл мэндэ бодгоо байлоод тий бүгд асуудалтай болоод энэ Монгол ирчүүдийг нэг жоохон эрүүлүүд анхаарах гад сая нэг ойрын нэг 12 хоног энэ Сибирь Кавказын нуруу Алтан нуруу яаж тэр бугын бэрэн дээр нь очичоод тэгээд ирлээ. Тэгээд ерөнхийдөө за ингээд намаа үнэн худлаа намаамын Отгон Баатар ч одоо яасан их шоу моо ард түмнэр те би ч одоо завж хөлөөгүй ямар үнэн худлаа намаа Отгон Баатар шиг ганц талбай дээр гараад Lexus 600 тавдал хаус юм авчдаг байж та хөдөлмөрлж одоо амьдэрж байна толгой дахин ажиллуулна ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө бас эрэгтэйчүүдийгээ бас нэг те энэ бөөр төрөө уулзрахаа одоо Монгол ирчүүд бол бидний нэрээ үнэндээ эрүүл мэндэд бодож хайрладаг юм байна. Бас нэг ардын хөөгч нь бас нэр үнэдээ бодоод нэг ирчүүдтэй аятайхан шиг нэг тэгээ урамлын гарал маралтай эрэгтэйчүүдийн бүтээгдэхүүнүүдийг бас нэг бөөний үнээр боломжийн үнээр бас нэг ард түмэндээ нэг те Монгол ирчүүдийгээ бас нэг тийм биз дээ эрүүл мэндийг хайрлаад бас нэг бизнес их санаатаа яваад ирлээ. Алтан нуруу тэгээд Сибирийн Кавказ за энэ яг тэр бугын пэрэм дээр нөгөө бугын цусын еврийн тэр пэрэм одоо бугын пэрэм дээр тэр Алтан нурууны тэр урамлынх нь газар мазар очоод ингээд ирлээ. Тэгээд Монгол ирчүүд бид нар бол ерөнхийдөө эрүүл мэндэ хайрлахаа байдсан. Машин тэргэндээ болохоор ингээд жилийн 4 үйлрэл бензин тосын маасл тосны сольж 4 үйлрэл болонгууд үйл болонгууд дуугаа авч тавьдаг. Монгол ирчүүд бид нар 60 наслахаа болчлоо. Монголоор дүүрэн хаттууд үрж байна. Монгол хүүхнүүдийг хаттууд авч сууж байна. Монгол ирчүүд бид нар өнөөдөр энэ амьдралын төлөө явсаар агаад эрүүл мэндэ алдаад бөөр нуруугүй дороосоо энэ хаттын янз бүрийн одоо хужаагийн пүүз өмсч үйл зөнгөө баян гэдэг хужаагийн гутал өмсөөр агаад бид нар эрүүл мэндэ маш их алдчихжээ тий. Баг бицтагна гаг яг өнөөдрийн лайв бол ерөнхийдөө ярин. Тэгээ ер нь яг юу яаж яана зүгээр яг танилцуулах ивч гэдэг юм байхгүй яг Монгол ирчүүдийнхээ бас эрүүл мэндийн төлөө нэг лайв хийчих богинохон би ажил дөрөв ихтэй байна. Би энэ улгааш луурчин гурчиг Отгон Баатар шиг шантаж хийж удаа ард түмний тархитлага эргүүлж амьдраад байгаа биш. Ажил дөрөв ихтэй энэ Оросын холбооны ус хөдөлмөрлж байна, амьдрж байна. Хажуугаар нь бас нэг эрүүл мэндийн Монгол ирчүүдтэй нэг бүтээгдэхүүнүүд бас нэг хямдхан борлуулад туршаад өгөөд үзье тий туршигч байх өгөөд одоо ингээд зараад борлуулалт хийгээд үзье үнэхээр одоо үнэхээр сайн болол одоо ингээд гэрээ мэрээ хийгээд Монгол руу их хэмжээгээр ингээд авахар болоод ингээд ярьж өөрс тохирж байна тий. Тэгээ ерөнхийдөө Монгол оронд бол одоо бид нар өнөөдөр ингээд Монгол ирчүүд нь маш их одоо
эрүүл мэндэд алдаж энэ монголоор дүүрэн хятадууд дүүрж монгол иржүүд бид нар өнөөдөр ясам дээр өнөөдөр эх орныхоо төлөө тэмцэж өнөөдөр энэ эр хүн шиг эр хүмүүс монгол иржүүд бид нар болжлоо шүү дээ. Яг нэг хятадаар өнөөдөр монгол дүүрж байна. Монголчууд бид нар өнөөдөр цөөхөлөө мөртлөө бие нэгэ үзэн ядсан, хараасан, зүгсэн хогийн нэг тийм яг нэг эмгтэй хүн шиг л болчлоо л да монгол иржүүд бид нар. Тэгээд одоо нэг ийм болцгоор чинь бид нар одоо яаж энэ хятадуудыг хөөж гаргах юм, монгол иржүүд эх орныхоо төлөө яаж тэмцэе. Өнөөдөр энэ Илэг дорчиг дараагийн одоо яг Илэг доржийн хойд дүр шиг нэг ийм Отонбаатар мэтийн нэг ийм золио юм гарч ирэл ард түмний тархитлах угаагаал ингээл уур болоо. Би тэр үед одоо Монголд байсан бол өстой очижээс боогод унгаач санагдаж байлаа шүү дээ. За тэр манай тэмцэгч тэр одонгоо гэд хүүхэн бас лайв хийсэн байна үсгүй те. Үнэн худлаа намыг одоо үнэн худлааг нэлжиж лайв хийсэн байна. Ерөнхийдөө Монголд бол одоо үнэн юм байхаа болжлоо дандаа хулгаачлал урьжингууд энэ төр засаг болоод ард түмний ард түмнийхээ их урлаг хийхгүй бол энэ төр засаг дээр үнэн юм ер нь байхаа болжлоо дандаа хулгаачлал урьжингууд нь дүүрчлээ шүү дээ. Монгол ирчүүд 90 хүн болсон цагтаа л бид нар өнөөдөр биш эх орныхоо төлөө тэмцэн. Энэ Монгол ирчүүд бид нар нэг тийм тэгээд хэрүү шууган амин хувааг хичээсэн нэг тийм чалжсан зориг муута ийм болчлоо шүү дээ. Өнөөдөр энэ гадаадын Орос гүрэн мөрийн том гүрнүүдэд өнөөдөр эх орныхоо төлөө залуучууд одоо дажинд явж амнасаа алдаж гар хөлгөө олж ирж аимшигтай өнөөдөр эх орныхоо төлөө тэмцэж ингэж явж шүү дээ. Тэгэхээр манай Монгол дайн дажингуу 50 орон гэхэд эх орныхоо төлөө нэгдэж тэмцэх юм байхгүй. Тэр нэг эргүү үнэн худлаа намын нэг эргүү тогжсон дараагийн Илэг доржийн хойд дүрийн хувьсан дүр шиг юм тоглолт хийлгүүлээл доромжлуулаад ард түмэн тэгэл байж шүү дээ. Мөнгө төрүүлэхэд хөгшин усууд өөрөд нь тэр сангуучлалтаа мөнгө хөгшин хүмүүс тарааж хүчингуудаа буцааж өөрөдөө хурааж авч ураад нөгөө мөнгө 3 сая төгрөг хүн хандвалсан байна. 3 сая төгрөг байна надад энэ тэрийг солиороо яст үнэн шоу хийж ярээр энэ монголчууд бид нэрээ захын зүгээр мүү дараагийн Илэг доржийн хувьсан дүр хил тоглолт хийж штэ бид нар тэр Отгон Баатар тоглолт хийж штэ. Тэгэхээр одоо монгол залуучууд бид нар доромжлуулж байна. Үнэнгээ монголчууд сэрэхгүй байна. Үнэн тэнийг байна. Монгол залуучууд бид нар ингээд ховж яриад байна. Ховж яриад нэг юм ер нь ингээд юм байна. Би одоо энэ Кавказын уруу энэ Сибирь одоо ийш тийш Алтан уруу энэ одоо энэ Оросын бага ястангуу те эдгээр энэ ирчүүд нь их зоримог ирчүүд нь одоо эр хүн шиг байсан зохицолд их орон хөгждөг энэ монгол ирчүүд нэг ийм хүүхэн шиг чалжгансан ийм нэг тийм болцохоор их орон хөгждөг юм байна. Нэг ийм хүүхэн шиг бүр нэг хэрүүлж аваа шиг одоо энэ гадаадын том гүрнүүдэд бол биш тэмцэл болж байгаа энэ том гүрнүүдэд бол дандаа ирчүүд өнөөдөр эх орныхоо төлөө тэмц дуугардаг нэгдэж чаддаг бүгдөө бие бинийгээ дэмжиж чаддаг одоо эвлэлдэн нэгдэж чаддаг тийм одоо орон их улс их орон өнөөдөр тэр жагсаал цуглаан энэ гадаадын одоо том цуглаан болоход дандаа ирчүүд нь уйрдчихэ. Тэгэхэд өнөөдөр Талбаатар хөгшин настай эмээ өвөнөр хөөрхийн тэтгэврийн хэдэн хөгшчөө сугалцсан тэн дээр нь Отонбаатар тоглолт хийгээл жүжиг тавиад мөнгө тарааж өгөөд буцаа тараасан мөнгө өөртөө хандвалж аваад энийг үзээ суулж байгаа Монголын арчаагүй залуучууд бид нэр үнэндээ гутам шиг байна. Эх орн минь хөгжихгүй залуучуудаас ирчүүдээс бид нар болж байгаа. Би өнөөдөр ирчүүдийг яриад байгаа. Манай Монголын ирчүүд бол үнэндээ нэрээ хэрэг алга. Манай ирчүүд бол байж үнэндээ нэг тийм одоо ингээл би нэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдэр ингээл нэг наатар хум байсан чинь асууж байгаа. Гэхдээ машинтай өнөөдөр маасл тослогээ та нар 150 200 мянгаар солиулдаг гэж өөрийнхөө эрүүл мэндэд нэг 150 мянгаар нэг ганц бугын цусын eur аваад 2 сарын хэрэглээг аваад ууч чадахгүй байгаа. Тэгээ Монгол ирчүүд бид нар ингээд нэг тийм бүр нэг тийм одоо үнэндээ нэг тийм хямар сүлт бидний зохин өөдөө Монгол одоо сайхан ирчүүд энэ бид нар байхаа болчихлоо. Тэгэхээр энэ их орн энэ төр засагт байж байгаа энэ 126 хулгайч энэ төрд байгаа энэ Нараа мэти Отонбаатар мэти энэ дуурчингууд чинь доромжлоод байна шүү дээ Монголын залуучуудын ард түмнийг бид нарыг. Эднийг доромжлуулчаад бид нар одоо тэгээд инээд нь үрэл энэ одоо хин Отонбаатарыг одоо үрэн дээр нь баяжаал тасарсан баян тансаг амьдрээд ингээд одоо луур болохыг яваадахыг хараад байгаа энэ Монголын залуучууд өнөөдөр бид нар өөрсдөө тэнийг байхгүй. Тэ хөгшин настай болоод эмээ өвнөрөөр тоглолт хийгээд ингээ яваа тэр жүжгүүдийг үзээд байгаа нь бид нар тэнийг яваад шүү дээ тий. Ер нь бол энэ одоо яг эр хүн гэдэг би талаас нь ярих л байна шүү дээ. Эр хүн гэдэг хүн байна шүү дээ тий. Эр хүн гэдэг хүн байна шүү дээ тий. Ассан, зоригтой, омголон одоо манай Монголын ирчүүд бол нэг ингэ
ингээд нэг онгоон ингэсэн тэгээ нэг ховж хөөцөлтөөл тэгэл нэг одоо нэг бие бинийгээ нэг үзэн яадсан нэг тийм хоорондоо ийм найрамдал ямар ч тийм байхгүй одоо нэг биедээ атаарах уу гэдэг юм бол бүр дээзэгтэй үрцэн. Эмгтээчүүд шиг яг атааргалд үрцэн. Эрэгтэйчүүд нь. Би одоо хямар алхаа ингээд лайв хаяа нэг үзэж гин тэрмүү хямар алхаа малхаа доромжлоо дандаа эрэгтэйчүүд. Энэ Монголын эр хүн босон цагт энэ их орон хөгжих юм байна гэдгийг би энэ лайваар хэлээд байна. Энэ Монголын эрчүүд бид нар яагаад ингээд энэ дөрвөн уулайгаа тунд утаан дотор хордоод тэгээд ингээд нөгөө үл зунгуу ингээд байнгын хорд утаагаар амьсгалаад тэгээд энэ хужаагийн үл зунгуу гутламсээд тэгээд нөгөө эрэгтэй хүний тэр нэг даавар гэдэг хүчтэй тийм арсан даавар, зоримог даавар тэр хүчтэй юмуд нь ингээд уучлаад байхгүй болохоор Монгол их орныгоо төлөө дэмжиж нэгдэж чадахгүй юм л дээ. Тэгээд яа иста хэрүүдийгээ буцаад ингээд дороо орж ирээд цалчхнаар стоног гүлхий. Стоног энэ Монгол ирчүүдийг би яаж энэ Орсын Кавказ руу ирчүүд чиг энэ Орсын мужик ирчүүд чиг энэ боёо ирчүүд чиг яаж одоо Монгол ирчүүд бүгдээрээ болох вэ? Тэгэхэд энэ Монгол ирчүүд бид нар яг тийм босон нөхцөл энэ их орныхоо төлөө тэмц нэг дуурна. Ирхэн би гэдэг хүн, ирхэн мөнхөл ам гэдэг хүн, ирхэн намаа үзэж байгаа хүн болгон өнөөдөр ир хүн шиг байсан цагт энэ их орныхоо төлөө тэмц дуурах юм байна. Юу нь цалчгансан амин хуваа хичээсэн ийм дөрөө доожоогүй долоодаг пялддаг сайн ёо нэгээ долоодаг ийм хогийн тийм цалчгансан ирчүүд бид нар ийм байгаа нөхцөл энэ нийгэмд ийм ирчүүд байгаа нөхцөлд энэ нийгэм бол 2028 оны сонгуулиар нөгөө луу ирчгүүд нь гардгаараа гарна энэ худлаа нэрээ тэмцэгч нарын нэрийг барьсан энэ Богдор Отгонбаатар луу ирчин өнөөдөр Илбэд орчийн 2/9 энэ тоглолт хийгээл тэмцэгч нарын нэр үндэ гутаагаал ингээд тоглолт хийгээл ард түмнийг доромжлол баяжаал ингээл явна нөгөө луу ирчин наараа мараа гişүүн гардгаараа 28 он дахиад гараад явна. Би бол одоо хэрүүл мэрүүлийн чанартай нэг ийм юм коммент уншихгүй. Энэ өөр нь хэрүүл хийгээд байгаа эр хүн болов байна шүү дээ. Тестостероны даавар гэдэг эр хүний хүч чадлын тэр нь онцдог учраас ийм зориггүй хулчгар хүм муулдаг аваа шиг хүүхэн шиг охин шиг болчтой. Одоо энэ Орос ирчүүд энэ Кавказын орооны тэр том дэргэрчүүд сайхан ус болцсон жинхэнэ сайхан зоригтой мужик ирчүүд тэр дайндаа өдөр шөнөгүй явж байна, дайдж байна, байлдж байна. Тэр Монгол ирчүүд тэр дайманд юу бүхэн сүсэн зайлаа шүү дээ. Энэ дайнд явж хилээгүй. Эх орныхоо төлөө тэмцээ тэр талбай дээр илэгт оржийн 2/9 тоглолт хийгээд тахал очоод сайхан тэмцээд нэгдээ тэр мүү Богдор Отгонбаатарыг боож унгаагаад хэдэн луу ирчингуудыг талбайгаа зайлуулж чадахгүй шүү. Тэн дээр нь тоглолт хийгээл жүжиг тавиал мөнгө тарааж угаад буцааж аваад хөгшин гэдэг настай эмээ өвөнөрөө ш тоглолт хийгээд шүү. Энийг яагаад үзээд хараад ингээл инээд нь өрөөд уцын санаас комент хүчээд худлаа уцаад байгаа. Би өнөөдөр ажил төрөлтөө Орос оронд би өнөөдөр энэ дайнд ажинтаа Оросод өнөөдөр эрэгтэйчүүдийн ажлгууд маш их байна. Бүгдээрээ ирчүүд нь дайнд явж байна. Би энд бас мөнгө төгрөг олж бас амьдралаа босгох гэж байна. Би өнөөдөр өмнө худлаа намын шантаатчиг нь худлаа их оронч нарын нэрийг барьж, ард түмний нэрийг барьж, луу хийж мөнгө олгож байгаа биш. Би хөдөлмөрч амьдрмаар байна. Луу хийсэн мөнгө хүнд хоол болгочихгүй. Нүгэл илэн зуулна. Үр хүүхэд нь нэрнэ, ээж аавд нь нэрнэ. Хамгийн үр төлөөстэй аимшигтай. Энэ луурын мөнгө, хулгай луур хийсэн мөнгө хүнд хоол болохгүй. Мөрөөрөө хөдөлмөрлөөд нэг 60 өрөхгүй одоо ирчүүд хасалж нэг одоо нэг би 40 үрж нэг мөрөөрөө 20 жил юм 30 жил мөрөөрөө амьдарч байсан нүгэл үлэн цийхгүй шиг нэг хүний тий хараал идэхгүй шиг нэг ийм их орондоо нэг зүв явж байсан нэг энэ хөрс талан дэлхийд нойрч өрөө шүү дээ тий хүүхэн шиг нэг ийм балаа юм коммент хийчихэл. Тэгээ би ерөнхийд ингэж байгаа. Монгол ирчүүд бид нар биш үү те. Бид нар Монгол ирчүүд өөрсдөө өөрчлөгдөж ерөнхийдөө энэ их орн нь хөгжиж юм байна. Биднээс бүх юм шалтгаалж байна. Түүнээс энэ төрийн ордон сууж байгаа 126 хулгайч энэ луу урчингууд буруу биш. Энэ хулгайчлал луу урчингуудыг бид нар хараад үзээд энэ худлаа тэмцэгчдэр Отгонбаатар мадрыг хараад үзээ сууж байгаа коммент өчөөд охин шиг коммент өчөө сууж байгаа талбайд орчоод тэмцэж чадахгүй байгаа учраас бид нар өнөөдөр хутам шиг арчаагүй гүлэг шиг нохон гүлэг шиг амьдарч байгаа да өөрсдөө хутах хэрэгтэй байна. Түүнээс энэ баян тансаг оронд энэ дайн дажингуу энэ амгалан тайван оронд амьдарч ийж хулгайчлал урчингуудыг гас нэг өдөр тэмцээд талбайгаа дүүргээл худлаа хуурамч их орончныг хөөж зайлуулъя энэ чинь амархан биш үү? Тэгэхэд өнөөдөр тэгж чадахгүй шүү дээ. Өнөөдөр ардын хүү болон мөнгөө лам бидний их орныгоо төлөөд одонгоо гэдээ бид нар бүсгүүчүүд ингээд бас нэг
шудраг тэмцэгч хүмүүс үнэн үгээ үзэл бодлоо хэлбэлээ лайв хийж. Тэнгуул бидний нэр хүнд одоо энэ одоо тэр одонгоо мөнгөөл энэ шудраг тэмцэгчдийн нэр хүндийг Отгон Баатар ард түмдэг шараш. Энэ тэмцэгчнэр худлаа юм байна. Энэ яг Отгон Баатар шиг худлаа бүгд луу үржингууд наадууч бүгд шантгааччихгууд бүгд энэ тэмцэгчний нэртэй гарууд талбайгаа гарч жагсдаг хүмүүс бүгдээрээ угаасаа ийм хөсний шагчнэр тэмцэгчнэр талбайн одоо жагсдаг юм байна. Эдгээр угаасаа худлаа юм байгаад энэ Отгон Баатар гүйлэг энэ эх орны төлөө шудраг тэмцэж байгаа одоо эх орноо гэсэн сэтгэлтэй тэмцэгчнэрийн нэр хүндийг гутааж штэ тий. Та нар өөрсдөө эхэлдэг шүү хараал эдэнгүүд минь яг Монгол амгаа минь орж ирсэн байна тий. Би мөрөөрөө ажил төрлөөгээд энд барайч марайч хийж байна. Хүн баярлуулж ажил төрлөө хийж байна. Хажуу орноос нэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн та нар худлаа дуурах үемч луурдуулаад явдаг юм байна шүү дээ. 300 мянгаар луурдуулаад би өнөөдөр бас нэр хүнтэй болоод аятайхан бас хүмүүс бас борлуулчих Монгол ирчүүдэд бас эрүүл мэндийн хайрлаа. Тэ бас нэг Оросын Кавказуудын хэрэгэлдэг энэ Орос боёг ирчүүдийн бас хэрэгжилж уурж хэрэгэлдэг ямар юм эдгээр хэрэглээд одоо юм хүчтэй тестостероны даавартаа гүзээ мүзээгөө гоё ингээд би хаатаа гоё ингээд нэг юм ир хүн шиг байдгийг энэ Орос мужик энэ Европ ирчүүд энэ тайгын хүмүүс өндөр уулын улсууд энэ Кавказ нурууны ирчүүд энэ Алтан нурууны ирчүүд ямар гоё тийм ир хүн шиг ир хүн байгаад байна. Эдгээр юу ууж хэрэглээд байна. Тэгэхэд манай Монгол ирчүүд ялгаа нь үндэ байгаад гэдгийг би бас судалж яваад ирлээ шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ ир хүн бол ер нь ингээд гидс мэд унжаал нэг энэ тестостероны даавар нуунаад эмгтээдэг болоод ирэхээр аймгаа хурцгар эх орныгоо төлөө тэмц дуурна гэсэн ойлголт байхгүй амин гуваа хичээсэн хурцгар аймгаа тэгээ нэг хүүхэн шиг хэрүүлж аимшигтай комед бичиж ингэж хэрүүл хийдэг бүр эхнэрээс охинороосоо долоонтор ийм болчиход байна шүү дээ. Тэ? За яг хөө өнөөдөр хөөцөлдсөн лайм аав нэг хиймэргүй нөө одоо энэ ховж юм нэг ир хүн би ч гэсэн өөрөө ч гэсэн одоо ингээд яг эдгээр шиг болох гэдэг хов комедийн хэрүүлгийг хүн ир хүн бол одоо ингээд яг ир хүн шиг л байх хэрэгтэй юм байна. Одоо тэгээд одоо монголоор дүүрэн гомонор янз янзын ирчүүд болчлоо. Монголчин одоо ирчүүд нь бүр ир имгүү нэг нүур овоод асуулаа түмбигээл ингээд яагаад нь монгол ирчүүд бидний ингээд ийм хогийн болчваа гэдгийг би бүгдийг хэлээгүй шүү. Сайхан залуучууд монгол ирчүүд өмдөөл юм тий. Тэгээ ер нь бол ихэнх нь тийм болчиход байна шүү дээ. Монгол ирчүүд нэг юм хэрүүлж чачгалсан тий. Тэгээ чаддаг юм бол өөрөө тэмцээш. Би тэмцэж явсан. Тэгээ би мөнгөө лам бид нар тэмцэж өндөө явсан. Эх орныгоо төлөө тэмцсэн, дуугарсан, хөдөлсөн хужаа нарыг одоо 300 мянган хятадуудыг оруулж ирсэн сайн зүрхийн хууль Нямбаатарын хуулийг зогсоож ирсэн нөлөө үйл. Одоо дахиад хэдэн мянгаараа тэр туулны урдын замыг барих гад хэдэн мянгаараа өдөр шөнөгүй хятадууд орж ирж байна. Энэ хужаа нар чинь одоо хужаа нардаа эхнэр авахд өнөөдөр эдгээр чи мөнгө төлж авдаг учраас өнөөдөр Монголд орж ирж эхнэр авах гэж хүүхнүүд ген хийх гэж орж ирж байгаа. Хужаа нар одоо Монгол юу хятадтай багтахаа болчиход байна шүү дээ. Эхнэр болдохгүй 40 50 хүртэл эхнэр болдохгүй. Заавал тэр шаардлага тавьж одоо эмэгтэй хүн авахын тулд байртай авах хэрэгтэй, машинтай авах хэрэгтэй гэдэг утгаараа хужаа нар эхнэртэй болдог хуулиндаа тэгдэг гэж байгаа. Тэгэхээр Монголд орж ирээд нэг охиндог 5 сая төгрөгийн iPhone авч өгөө нийтийн байранд оруулаад хүүхэд ген шалгаж байгаа. Тийм үн цэнэгүй болсон манай Монгол хүүхнүүд октод хүртэл. Тэгэхээр энэ Монгол ирчүүд нь одоо нэрээ бид нар л энэ эх орны юм эх орноо авч явна штэ. Бид нар л өнөөдөр ингээд эх орныгоо бол тэмцгээс биш одоо яг миний насны усууд бид нар л одоо эх орноо ингээ хараад энэ болохгүй муухай балер нэг хараад ингээд нүдэн дээр нь хараад фэйсбүүкээр хараад бид нар байгаад байна штэ. Энэ доромжлыг үзээд байна штэ. Энэ худлаа эх оронч нар худлаа жүжигчингүүд энэ балер бузруудыг төрийн ордон дээр залцсанг нь хараад ингээд залаад байгаад байна. 28 он дахиад энэ байдлаараа залах юм байна. Тэгэхээр бид нар яагаад энэ Монгол ирчүүд бид нар эвлэлтэн нэгж хүчээ нэгтгэж энэ луурчингуудаа нэгдэж тэмцэх одоо яг яачаад байна. Яг юу болоод тэгэхээр бидний нэг амин хуваа гэжсэн ир хүн шиг ир хүн байхаа болсон юм байна юу. Тэгээ нэг тийм би болж байгаа бусд нь яах вэ? Миний амьдрал болж байгаа бусд нь яах вэ? Би бизнесээ явж байгаа яах вэ? Нэг тийм өхөөнз нэг тийм арчаагүй бодолтой. Бүр тэгэл би нэг муулна, хүм муулна, эхнэр хүүхдүүдээсээ долоон дор одоо ирчүүд хоорондоо хов баазсан жүв гээд ингээд тэр доржоод ихсэн гинэ тэр ардын үд гисэн гинэ гээд энэ Монгол ирчүүдийг би хэлээд байна. Монгол ирчүүд ир хүн шиг болсон нөхцөл бид нар их орныхоо төлөө тэмцэн. Ёс дун арчаагүй манай Монгол ирчүүд ихэнх нь болчлоо нэрээ. Тэгээ бүгдийг хэлээгүй. Тий. Би одоо дахиж одоо нэг тийм хэрүү шуугаан муугаантай ир хүмүүстэй хэрэлдэж барихгүй сошиалор. Одоо тэр нэг гомо тогтмохт хэрүү би тэр мэрийг одоо устгах юм.
Жалчилсан хүүгэн шиг одоо хизээ Монгол ирчүүд ингээд ийм хэрэглэдэг байсан юм бэ. Чи тэгж जैन би ингэж जैन чи гомо чи дорж жоохон юу юм. Одоо бид тэр нэг ирэл оруулсан ирэл мэрэлгээ бүгдийг устгана. Сая би Оросын Кавказын нуруу ороод тэр одоо тэр өндөр уулын усуудыг хараад одоо үндэл манай Монгол ирчүүд бол ир хүн ер нь ийм л байх ёстой мэн гэдгийг харлаа. Тэгээд одоо бид нар ирчүүд бол үндэл бидний нэрээ их орон мөн сүрж явах хараад ингээд сууж яадаг. Тэгээд одоо ховж ивэрэл нэг хоорондоо хэрэлдээл атаархаа сууж идэг. Атаархал маш ихтэй. Аваанар шиг болсон яг ховж ивэрэл. Одоо дор болгон одоо миний фэйсбүүкийг үзэж байгаа хүн болгонд өнөөдөр их орныхоо төлөө бүгд нэг эвлэлтэн нэгж чаддаг бол бид нар өнөөдөр энэ лоо юрчингуудаас нэг өдрийн дотор сал. Нэг өдрийн дотор салах байхгүй юу? Тэгэхэд өнөөдөр зүгээр энэ утсын шин буруу ашлаад байгаа байхгүй фэйсбүүк. Яг нь ховж ярьдаг, хөөцөлдөг, хов үздэг, үзэж чаддаг. Нэг өдөр маргааш тэмцээ барь энэ уцаараа бүгдээрээ өнөөдөр би уриалал ингээл тэмцээ нэгдэх гэхэд өнөөдөр талбайгаа дүүргэхэд хүн болгонд болж шít. Тэгэхэд өнөөдөр Монгол ирчүүд тийм зөрөгтэй, тийм одоо шийдэмгий зөрөгтэй, эвлэлтэн нэгдэх гэсэн тийм залуучууд хор болчиход шít. Би бинийг амин хуваа хичээсэн нэгээд хоорондоо ийм найрамдал байхгүй. Энэ ардын уд орж байгаа хүмүүсийг удирдаад энэ тарав болчихгоо, цэрэг болчихгоо, баяжчихгоо гэсэн нэг тийм атан амин хуваа гэж атаа чөтөний бодолтой тий. Орой минь доржоо дандаа зөв юм ярьдаг шүү. Монголдо иргэсэн юу байна? Айдс нь ац мэн гэнэ. Одоо ховж битээрээ бид тэр нэг гомо тогтоомогдод нэг барилдөө барилдыг тэрнтэй би барилдыг мэрийг ай. Би одоо ховж юм хийхгүй тэрнтэй нэг барилдан зүг. Энэ тийм хогийн юмнаас илүү энэ ус төрчин энэ их орон мөн чинь хэцүүдэх гээд байна шүү дээ. Бид нар хоорондоо барилдал залгоос илүү энэ ус их орон сүрэх гээд байна. Өнөөдөр энэ Уус аймаг, Завхан аймаг, Нутаг Дов, Жалга Дов ярьж нэг бөхчүүд хүртэл тэр аймгийн бүх, энэ аймгийн бүх гэсээрээд энэ их ус их орон сүрж өнөөдөр хужаагаар Монголоор дүүрлээ. Хэдэн богооноор хужаанаар орж ирж байна. Одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч хөрөсөх энэ улсын хурлын одоо дарга энэ ерөнхийсээ та нарын Монголд байгаа хужаа нарын одоо гадаадын харьяат газрууд энэ Монголд байгаа хужаа нарын тоог гаргаж өг. Хэдэн сая одоо бараг холцоонд хэдэн зуун мянган хятадууд байгаа даа Монголд. Өдөр шөнөгүй гэнэ шахаж штэ Монголд өнөөдөр энэ хятадууд хөдөө орнууд 21 330 зам дүүцсэн ба штэ. Тийм. За тэгээд нэг иймэрхүү байна да. Ер нь бол одоо Монголын амьдрал бол чанга байна дөө. Замдаа худалч дуурчингууд нь тоглолт хийж мөнгө олж байна. Тэмцэгч нэртэй хэдэн хүмүүс тоглолт хийгээд мөнгө олохын. Өнөөдөр энэ нэг муу цаг нэг зөвүүн цаг ирнэ гэдэг чинь энэ байна штэ. Тэмцэгч гэж байгаа нэртэй хүмүүс нь одоо тоглолт хийж хэдэн хөгжлүүлээр тоглолт хийж баяж мөнгө олж байна. Тэгээд одоо энэ ус төрд орцсон энэ луу юрчин хулгайсран дандаа нэг юм олон 30 жил ингэж ээлжиж гарсан одоо инквайри өөрөө Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд улсын гэрүүн дарга бүгд ихэнх нь байсан үргэлжлүүлээд инквайри хүүхд одоо ингээд ерөнхий юуны дарга марга одоо ерөнхий сайд эрүүл мэндийн сайд инквайрийн ерөнхийлөгч хүүхд хийгээл явж байна. Энийг хараад ингээд байгаад байгаа энэ Монгол ирчүүд үнэндээ гутамшиг байна гэдгийг би хэлье. Тий. Дэмждэг шүү. Хямар чамаг муулдаг болчваа гэнэ. За одоо нэг хэрүүл ховж би бол цаашдаа ярихгүй. Хэрэггүй энэ хэрүүл одоо энэ өөрийгөө доош нь хийж байгаа. Одоо чалчнаар энэ сошиалаар хэрүүл энэ чалчгалсан хэрүүл шуугаан муугаан одоо нэр үндэл энэ ер нь бол би бол үндэ бас энэ Оросын одоо сая дээр Кавказын руу энэ Дагестан тэр найз очиод ирлээ нөгөө өндөр уулын Оросууд дээр очиод ирлээ. Үндэл ир хүн бол ир хүн шиг л байх ёстой. Тэгэхээр энэ Монгол ирчүүдийн нөгөө нэг тийм эмгтэй даавар нэгсээд нэг эмгтэйлэг нөгөө нэг тэр юу нэгсгээрэл хүн чинь тийм аймгаа хулцгаар энэ их орон минь юу болж байсан ч хамаагүй амин хуваа гэжсэн их орон сүрж гэнэ үү би болж байгаа бусд нь яг уу ми өнөөдөр наран туул захтаар нэг амьдралд болж байгаа энэ их орон хуржаагаар дүүржсэн ч яг гэсэн бодолтой байгаа байхгүй. Кавказын нуруунд дараа ухаан орж гэнгээ ухаан содох юу ах вэ зүгээр ер нь энэ Монгол ирчүүдийн талаар өнөөдөр лайв хийж байна. Би Монгол ир хүний талаар. Монгол ир хүн шиг ир хүн өнөөдөр ховордчихлоо гэдгийг яриад байгаа. Ярьсан хөрсөндөө байж чаддгүй, сайхан хүнтэй нөхрүүлж чаддгүй, нэг баяжаад ирэнгууд нь дагдаг, ядуураад буугаад ирэнгууд нь хайдаг, бүх суухдаг.
сайн найз нөхдүүд өнөөдөр тийм гэж байх болжтой шүү дээ. Жодогтаа сайхан ярьсан өөрсөндөө байдаг ир хүн ховордчлоо. Энэ Монгол ирчүүд нь ийм болохоор чинь эх орон чинь гадаадын сагаачтаар энэ хар нийгэр Европын залуучууд энэ хуржаагаар энэ Монгол ирчүүд Монгол орон чинь дүүрээд энэ Монголын хүүхнүүд өдөр шөнөгүй генэ шахуулаад байна. Монгол ирчүүдэд бүгдээрээ одоо ингээ дунд ангины асуудалтай бүгдээрээ төрөө уулзгаа бөөр нуруу өвддөг энэ эрүүл мэндийн асуудалтай болцсон. Тэгсэн мөртлөө төмөр машинда өдөр шөнөгүй угаагаа цэвэрлээл нөгөөдхтөө маск тос солиод хийгээд идэг. Өөрөөрийнхөө эрүүл мэндэд нэг 120 мянгаар нэг бугын цусын ивэр аваад ууж гэхэр ууж чадахгүй. Тийм бүдүүлэг нь одоо энэ машин дээрх мэрэг чинь энэ гадаадын орнд модоос гарцсан шүү дээ. Тэр машиныг бөмбөглөөд өөрөө шилбэ хайртай тэр машинд. Тэр машинда 4 шин дугаар тавиад маск тосын жил болгон солиулаад, зуны тос тавиулаад, үлийн тос солиод тэгсэн мөртөө өөрийнхөө эрүүл мэнд бөөр нуруу нүддэг байж нэг бугын цусын иврийг 120-30 мянгаар авч чадахгүй. Яасан үнэтэй юм бэ гэж заримд хэлдэг байхгүй. Бити миний өксийг ухаач нь юу гэнэ. За чи ч үнэндээ мандандаа орж ирсэн юу гэнэ. За тэгээд одоо ховж миний коммент уншчихгүй. Ер нь бол одоо цаашдаа ер нь одоо нэг лайв аваа нэг хаяал нэг хийж нэг ховж ярьсан одоо тэгээд нэг лайв хийгээд одоо би ерөөдөө ингээд эх орны төлөө дуурайад хүмүүс нэгдэж тэмцэгчгүй юм байна. Тэгээд одоо би өөрөө стресстэй нэг лайв хийгээд надын амьдрал одоо хэрэгтэй ч юм уу би ямар хэрэгтэй юм болоод байгаа. Би стресстэй уурлаад ингээл нэрвтэй эх орны төлөө тэмцээд үг ингээд үг надад би амьдрах гэдэг юм Монгол. Би мөрөөрөө өдөр энд 8 хийгээд Оросд нэг ажил төрөл хийгээл ингээл амьдрал амин хуу хичээгээл ингээл сайхан амьдрал болж л байна л. Тэгээд нэг ийм Отгон Баатар шиг ийм гөлгнүүд ингээд тоглолт хийгээд хахаар бас шүн нойр өрөхгүй байдаг. Худлаа тэмцэгчдийн нэрийг бариад энэ үнэн худлаа намын Отгон Баатар сайхан самбууг сэгсэрсэн зөвөр нэг 5 хамтаа гэрт одоо 3 жилийн өмнө гэр оролт амьдарч байсан. Одоо ямар амьдралтай байна. Тэнийг ард түмнийгээ харанхуй ард түмнийгээ боёд өнөөдөр том нам байгуулсан тий. Тэгээ хэдэн хөгшчүүлээр тоглолт хийж том мөнгөний хэдэн тэр бомбын жагсаа баг хийгээд энэ ардын нам арсан намынхны дунд нь тоглолт хийгээд ардын нам арсан намынхны дунд өгөр ердөөл хоёр талын мөнгө өгсөнд нь тоглолт хийдэг юм шиг надад чинь. Аль мөнгө хүчтэй ардын намынхын чинь хоёр хуваагдсан. Тэрний хоёрын дунд нь тоглолт хийдэг. Арсан нам ч гэсэн тоглолт хийлгүүлээд за Отгон Баатараа манай талд нэг жага яагаад өгөө жагсаад өгөөч гэвэл ингээд гусдаг. Ийм л одоо нэг ийм балер бузрын нийгэмд өнөөдөр бид нэг ийм их оронч тэмцэгчрийн нэртэй гарууд ийм болцсон. Тэгэхээр энэ их оронч одоо яг ард түмэн залуучууд бид нар яг тэмцэж нэгдэж эко ард түмний жагсаа зуглаа ингэж илт нэгдэхгүй бол бид нар бол үнэндээ одоо Монгол их оронд бол бид нар энэ хужаагаар дүүрээд үнэндээ энэ их оронд чинь дандаа луурын хот энэ луур чинь хулгайч нараар энэ дөрвөн уулын дунд бид нар амьдарч байна. Энэ борчууд нь сөхөө одоо амьдрах тийм сөхөл авахгүй бид нар борчууд нь юу тий амьдрах сөхөл авахгүй шүү дээ. Банкны лизинг, үр зээл өглөө босоод ажилдаа яваад машиныхаа лизэн, байрныхаа лизгэлүүлэхгүй бол тий. За манай сайхан Максим Далдар нь хужаа дайлаарай. За тэгэхээр ерөөхдөө яг гоо ингээд бидний Монголын ард түмэн 3 сая болоо. Бидний өнөөдөр яг тэгэхэд одоо Тэтэн бол даргын үед нөгөө яг хужаа нарыг богооноор нь хөөж гаргаж ирсэн гэсэн тийм. Тэгэхэд өнөөдөр одоо хятад тэр бум 400 сая хүн амтаа. Тэгэхэд өнөөдөр өдөр шөнөгүй богооноор энэ хятадууд ирээнээр орж ирж байна. Тийм үү? Тэгэхэд 3 сая хүн амын хэдэн ирчүүд үлээ бид нэр. Тэгэхэд Монголын хүүхнүүд өнөөдөр тэр олон мянган хятадуудыг орж ирж байгаа, тэр олон эрэгтэйчүүд орж ирж байгаа ген үр төлийг байнга шахуулж байгаа та нар боддоо. Тэгэхэд өнөөдөр энэ Монголын ирчүүд бид нар хоорондоо хэрэлдээл, ховж яриад нэг тэмцэж байгаа, нэгтгэж байгаа нэгээ харлуулж гүтгэхэд оромжлол ингээл нэг ийм байгаар чинь бидний их орондоо бид нар өөрсдөө бид нар их орноо өнөөдөр аварж тэмцэх байдал тиммэрээ явж байгаа чинь хужаанаар орж өнөөдөр Монгол эзэн суухгүй юм. Мөнгөтэй хужаанаар орж Монгол хүүхнүүдээр тоглолт хийж штэ. Гадаадын харууд, Европчууд Монгол төр жаргал зугаа цэнгэлээ гаргаж Монгол хүүхнүүдээр жага зугаа цэнгэлээ гаргацгааж штэ. Тий? Хамгийн үн цэнэгүй Монгол хүүхнүүд үн цэнэгүй бай тий. $100 гаргаж идэхтэл $100 маяг шидэхтэл дагаа явчихж байна. Монгол мөнгөний үн цэн алга $100 өнөөдөр 350 мянга болж байна. €100 гаргаж идэх 400 мянга төгрөг болж байна. Тий? Хужаа хилээ хаавал юу яа гэнэ хужаа хилээ хаавал манай Монгол бүр дуушаа
хужаа хилээ хаасан ч Оростойгоо ухт алцахгүй шүү дээ. Хужаа нар хилээ хааж болно шүү дээ, тийм. Өмнө зөв ярьж байна шүү, ардыг хууд орж байгаа нь хавь лайв хийсэнгөө тэгээд үз дуудлага илэрхийлээд ингээд одоо нэг жоохон тийм эр хүн шиг ховж би уу дахиж хизээж ярихгүй нэг юм чалчгнаа тэр гомо тогтоомогтгоо наа одоо боли эрүүл ам цуугаан энэ их орныхоо төлөөлөл нэг дуурч хаяа лайв хийж нэг даймаа байн хийгээд их юу ах уу хаяа нэг лайв хийчихэд тэгээд энэ ажил төрөл шантааччин одоо Хотгон Баатар матар шиг биш би ч одоо амьдрал хөдөлмөрлөгч जैन одоо хөдөлмөр хоёр гараа хөдөлгөж одоо өлсөө туслуулж мөнгө олж байна. Тийм шудраг хөдөлмөрлөж мөнгө олж байна. Өтгөн баяр бол ням бактерийн бүхс долоогч пялдаг вэцтааш хогийн 90 оронцох гэж шүү. Яг л өнөөдөр Өтгөн Баатарыг ард түмэн бол мэдчихэд байгаа. Энэ луурчин энэ бол худлаа тэмцэгчүүд. Гэхдээ мэдсээрээд яагаад энэ нэмээ өөнөрөө чинь тоглолт хийгээд их дормжлоод ах чинь энэ Өтгөн Баатарыг өнөөдөр талбайтар очоод сайхан шудраг тэмцэгч ардын хүүхдүүд та нар эко ард түмэн та нар хөөгөө уулчихгүй. Тэн дээр чи жинхэнэ гоё юм болох хэрэгтэй байхгүй. Жинхэнэ тэнд ялгарах хэрэгтэй байхгүй. Өтгөн Баатарыг хөөж уулаад зайлуулаад чи юм уу яасыг өгшин тэтгэврийн эмээ өөнөр тоглолт хийдгийг зайл гөлөг мөнөг зайлж хөөж боож унгаад зайлж уулаад жинхэнэ тэнд цэвэр эко жагсаал хийх хэрэгтэй байхгүй. Жинхэнэ шудраг хүмүүс нь ялгараал жинхэнэ тэдний гөлгнүүдийг нэг зайлуулж холдуулаад ингээл цэвэр эко жагсаалыг хийх хэрэгтэй. Тэгэхэд бидний эмээ өө миний хамаатан садаа эмээнээр тоглоод Өтгөн Баатар ингээд тоглолт тэгэл өөрөө баяжаал ингээл одоо бид тэрийг хараад үзээл байж идэг одоо нэг ийм хогийн ийм балиар нэг бид нар амьдарч штеп. Тийм нэгэнд амьдраад би үнэндээ ирчүүдтэй гомдож байна. Манай Монгол ирчүүд үнэн бидний нэрээ аймхаа гулчгар бидний нэрээ үнэн атаархуу матаархуу гэж муухай штеп. Монгол ирчүүд одоо ингээд миний найз тогтоос авахлаад ойр дотоос байна. Муухай хоорондоо эвлэлт нэгдэж өрнөхгүй. Амар атаархуу хоорондоо. Хогийн Монгол ирчүүд бид нар яг л нэг ийм атгсан гар шиг нэг бүгдээрээ болчих юм бол энэ 126 хулгайчийг зайлуулахад маш амархан шүү. Нэг өглөөд бид нар зайлуулна. Битүү зогсоод талбайгаа дүүргэхэд Өтгөн Баатар маатар та бүгдийг зайлуулна. Худлаа их оронч нартай энэ луурчингуудыг бүгдийг их цэвэрлэгээ зайлуулах хэрэгтэй байхгүй. Ир хүнш байгаараа чи гэж байна. За манай Батулга ах маань орж ирсэн байна. Коммент хичээлээд янзын хүүхэн шиг гараад одоо тэгээ эднийг бол та нар тэгээ бодчоор Монгол ирчүүд бүгдээрээ тийм биш ээ. Гэхдээ манай Монгол ирчүүдийг бас энэ Оросын Кавказ энэ Алтан нурууны Оросын алтаа чинь угаасаа бас Чингис хааны цустай осоод байна шүү дээ. Манай Монгол ирчүүдийг бол хүндэл дээдлэх юм байна. Монголын ирчүүд бол мундаг бүхчүүд танаа Монгол ирчүүд бол цөөхөл өмдлөө баатарлаг. Гэхдээ тийм ирчүүд нь өнөөдөр байгаа ч гэсэн их ховор болчиход байна л дээ. Тийм Монгол ирчүүд бид нар ч уулын Чингис хааны цустай уулна амжилттай осоод тэгэхэд одоо нэг гомо янз бүрийн ирчүүд ихсээд нэг юм хүүхэн шиг ирчүүд маш их хэсчээд шүү дээ. Тэгэхээр бид нар чих орныход бол яаж тэмцэж эвлэлт нэгтгэх үү юм тийм шүү дээ. Би нэрээ тэр мөн Өтгөн Баатарын нэрээ би дааж Оросд байлаа л дээ. Гэхдээ инээ төрж илээ тэр даймаа байна үү дээ. Байсан бол нэр боогон гачмас хөөгөө чирээд холдоо тийм зөрөгтэй юм өмнө хаалаа байна. Би бол өөрөөс юм бол очоод боогон Өтгөн Баатартай барьсалтай маа чи юм уу гэж өстө алцах хэрэгтэй байсан байхгүй. Тийм зөрөгтэйгээ зүжиглээ тэнд удлаа айгаар өгсөн. Нэг л амьдрын штэ хүн хулгайсартаа штэ алцчихэж Өтгөн Баатарыг сонгож удаа монголчууд гэж байна. Өтгөн Баатарыг хизээ дараагийн хуйлсан элбд орчуу. Өтгөн Баатарыг хизээж ус төрлөө оруулж дээш нь гаргаж болохгүй. Тэ тэр солонгоогод балиар авгаа намайг яалаа. Хууль зүйн яамны сайд Алтан гэрлийн нүүрэн дээр нүүр ам самардаж ингэж уурс ингэж бариад тэд нар чинь дээрээ бүгдээрээ нардын намын том хамгаалтанд байгаа л шүү дээ. Цагдаа магадаа том дарга нар хамгаалтанд байгаад авах гэж бодож байгаа. Тэгээд тэд нар чинь том байж шүү. Тэр мөн урааны эсрэг тэгээд тэр туул хоолны эсрэг жагсаал хийжсэн нэг манаа тэмцэгчгээд дэрлэмээ байлаа хүүхнийг тэр солонгоож бүр ингээд нүүр амын самардаад уцсан дивсээ ачиж. Гэхдээ тэд нар чинь өдөр ардаа тийм том Монгол ардын намын хамгаалтанд байгаад байгаа учраас тэд чинь том байгаад шүү дээ. Жишээ зүгээр тэр мөн гэрлэмээ өнөөдөр нэг эмхтэй хүн гар өрөө тэр жагсаалтаар гэх юм бол хүн гар өрсөн хүний утас ивдсэн гэд бариад авна шүү дээ. Тэд нар чинь том байна шүү дээ. Ардын намын хамгаалтанд та нүүрэн дээр чи ойлгомжтой байна шүү дээ. Ардын намын том хамгаалтанд байна. Үнэн худлаа намынхан тий хамгаалтанд орцсон байна. Мөнгөний өгж байна, хамгаалтыг хийж байгаа, аюулгүй байдлыг хангаж байна. Тий. Тэгээ яг одоо манай Монгол ирчүүд
Гой хүмүүс өндөө байгуу би бүгдийг нэгээгүй. Монгол ирчүүд бүгдээрээ л гоё баймаар. Бүгдээрээ л эвлэлтэн нэгдэж дэмжиж хизээ нэгэн өдөр эх орныгоо л эвлэлтэн нэгж дэмжихгүй бол бид нэрээ сүрлээ. Монголчуудаа бидний охтууд өнөөдөр хужаа нарын үрд ороод унтаа твдээд үр төлөний шахуулаад явнаа. Өнөөдөр биднэрээр танаа гэр оронд чинь оролдохгүй. Та нарын үр охиноор чинь цэцгшг сайхан цэврүүш охтуудаар чинь хужаа нар оролдож эхэлнэ. Хөдөө орон нутгийн одоо залуучууд хүмүүс үзэж байгаа бол Монгол оюутан хот руу орж ирдэг. Хужаа нар зүгээр өстөө Монгол хүүхнүүд бол өндөө нугасгүй штэ. Ганц гар утас 5 сая төгрөгийн iPhone авч өгөөл өвдөө. Угаасаа намайг 2000 хэдэн оны үед л тийм байсан юм. 8-9 оны үед л тийм байсан. Одоо бүр хүчтэй болцсон. Хужаа нар зүгээр мөнгөөр зодддаг шүү дээ Монгол хүүхнүүдийг тийм. Манай Монгол хүүхнүүд зүүн зэнд байхгүй болцсон шүү дээ. Ер нь бол тийм. За хов зэргийн бол уншихгүй. Ганц нэг бас нэг дэмжигч нарынхаа комментиг уншнаа. Хай гэж байна. За ингэж бол Аланс дорж өгнө Утган Баатрыг дийлэхгүй байхаа маш ихтэй штэ гинэ. Би ч чөлөө төхөөр барилддаг юм шүү дээ. За манайхан тэгээд сайхан шээрээгээд өгөөрэй. Тэгээд бид нэр би өнөөдрийн даг бол Монгол ирчүүд бид нэр ир хүн шиг байсан зөвхөн эх орныгоо төлөө тэмцэх юм байна. Өнөөдөр Монгол ирчүүд бид нэр өнөөдөр эвлэлтэн нэг гар шиг атгсан гар шиг байж чинь талбайгаа дүүргэнэ. Хуурамч худлаа эх оронч нарыг бүгдийг Утган Баатартаа юутэн зайдуулнаа гэж хэлж байгаа юм. Энэ шоу тоглолтыг худлаа нэрээ хүмүүсийн өнөөдөр шоу тоглолтыг үзэж ард түмэн бид нар залхаж штэ үнэхээр. Үндэ залхаж штэ. Талбаатаар тэмцэгч нэртэйгээд хэдэг усууд нь Утган Баатар гараад ирэх юм. За төрийн хулгайчтаргээд 126 төрийн ордон дотор сууж явахын талбаатаар гардаг шантаачч нь болохоор одоо энэ тэмцэгч нэртийг орны ард түмний нэрийг барьсан тэмцэгч нэртэй гэхээр Утган Баатар ингэж баяжаад улаан ард түмний нүүрэн дээр баяжаад одоо үүр хангамангаа дашин 5 6 тэрбумын объект юм үүтэй зүгээр наран дуудын сайхан самбуудаар 2015 онд нэг пүрүүс 20 унтсан Монгол гэрт амьдарч байсан хүн штэ. Ямар ч бизнес хийдгүү, юу ч хийдгүү. Тэгэл ард түмнийг дормолж байна тийм чинь тэгээд энэ чинь ойлгомжтой ард түмнийг дормжуулах чинь Монгол залуучуудыг хараад байгаад шүү дээ. Ард түмнийг хараад инээд нь үрээд ингээ өгшин эмээ өвөнөрөөр тогод хийлгүүдэд ингээ сууж штэ. Хараад үзээ сууж штэ. За нэг ийм байна да монголчууд те. Орой мэнд зөөрж байна. Бансантаа гадагшаа явсан чинь үнэн юу гэнэ. За зэрэгтэй тэгээ дайв өндөрд идөө цөөх уусууд байгаа юм шүү дээ. За тэгээ манайхан жоо шеэрмэр хийгээ өгч өрөө яах вэ тэгээд сайхан шеэрмэр хийгээд юу яг эх орныгоо төлөө тэмцэх нэгдэх болоогүй байна. Би тэр саяын дээр тоглож суу Утган Баатрын юм дээр очихгүй шүү дээ. Угаасаа тэр балер муухай уцрын худлаа шантаач чинь тэр улс төрийн тохироодтой жагсаа суглаан дээр олоод ихтэй манай тэмцэгчнэрээс тэр мөнхөө лам гоогод одонгоогод үхэн байдаг те гоо одонгоо манай наман сүрэн одоо тэр шудрах хэдэн тэмцэгчнэр гүр аргач амаргач ардын хүүхдүүдээс за манай үндсэн хуулийн Батбаяр Маяр гээд одоо энэ дажгүй яг эх орныгоо төлөө тэмцэж дуурдаг тэр манай Завхууны Оюун Баатрын нямд орж моржгээ залуучууд за нэг зөв хүмүүс нь ялгараад энэ эдтэйгээ нэг жагсаа суглаан зохион байгуулж хийнэ. Бид нар угаасаа фейс сошиал мессенжерээр хоорондоо холбогдож ярьж өөрсөн бас байгаа. Тэгээд шудраг тэмцэгчнэр эх орныгоо төлөө дуурж нэгднэ. Тий. Хуурамч худлаа тэмцэгчнэр нэг ялгарсан байгаа тийм. Үнэн шудраг зоригтой дуурдаг ард түмнийхөө төлөө яг үнэрийн дуурдаг шудраг тэмцэгчнэр нэгдэж хоорондоо бид нар бас ярьсан өөрсөн байгаа. Жагсаа суглаа хийн. Тий. За ингээд дай өндөрлөлтийн шаанд дөө. Тэгээ үнэн удлаа намын Утган Баатрыг болохоор лайвингууд нь 300 үздэг. Ийм худлаа хуурамчсуудыг. Тэгээ үнэн юм яриад байгаа усууд нь нийгэмд ингээд үзэж харахаа байсан. Би энийг хаяад. Тэгэхээр энэ хулгайчлал үржингууд маш хүчтэй ард түмэн тахимаас игүүлж байгаа байхгүй. Наараа мараг үзэж хардаг, дагдаг 200,000 90,000 дагагч. Энэ Утган Баатрыг дэмждэг үздэг 200,000 байгаа ш.
Тэгэхээр энэ ард түмний хар маас үнэн тэнэг бидний дээр үнэн хөлдүүлэх хар маасыг бол үнэн бадцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэнэг ард түмнэр шоу тоглолт хийж энэ ард түмний мэдлэг боловсгүйгээр тэр усуудыг бол мэдлэхгүй бүдүүлэх усууд дагаад байгаа. Отгонбаатрыг шантаж луурчлын мэдсээр хагаад үзээд дагаад үзээд дэмжиж байгаа усууд бол тэнэг харанхуй усууд байгаа байхгүй. Наараа газар солиотой балер аваагийн мэдсээр хагаад өөрийнхөө 18-тай өөрийнхөө хүүхч хүнтэй суудсан ёс сүгүнтэг мэдсээр байгаа тэрийг наараг дагаад 300 мянган хүн байна гэхээр энэ ард түмний харанхуй мас харанхуй бүдүүлэг байна гэдэг нь үнэн энэ ард түмнээс бас сайн сайхан ирээдүй тэмцэл нэгдэхийн одоо гэрэл гээгээ харагдахгүй байдаг байхгүй. Үнэн зөв юм ярьсан үнийг үзэж үн харгаа байсан. Ийм тэнэг болсон манай Монголын ард түмэн. Тэгээ үнэн хэцүү. Отгонбаатрыг дүү аваа заах байхаа гэнэ. Би 90 хүн шиг сайхан ингээд нүүр сохгүй шиг те. Бүр сайхан хоёул нэг өнгөж барьж бас хөөрхөн багалзуурж аваад Отгонбаатар ч бас тэгээд идэв юм биш те. Тэгээд нэг сайхан хоёул би нэг бариад аваад нэг Отгонбаатарыг нэг 90 хүн шиг хоёул нэг сайхан тийм штэ. Санал цагтаа магтаа янз бүрийн гомд саналгүй гэдэг нэг хоёул нэг барьсалтай даваад бас нэг Отгонбаатрыг бүр нэг харахаар нэг бүр нэг үнэн жүжигчин штэ. Яг дараагийн хэлбэрт орж хувьсан дүр. Яг хэлбэрт орж. За монголчуудаа дараагийн хэлбэрт орж гараад ирсэн байх шүү. Монголыг самархацсан. Бид нар хэлбэрт орж хэдэн жил самрууллаа. 30 жил өнөөдөр Монгол ардсны 90 оны хувьцаалаа хэлбэрт орж тэмцэгчийн дүр бол тоглолт хийж Монголыг самарсан. Арсны юу хувьцаалыг гаргаж ирж тэ. Тэр шиг өнөөдөр яг энэ Отгонбаатар яг хэлбэрт орчих юм нэг гэж шүү. Дараагийн хувьсан хэлбэрт орж шүү. Маш аюултай хүн шүү. Тэгээ та нар бодоор монголчуудаа тий. Наач том гэж байгаа маа бас өөрийг нь муулж барьсан одоо дарам шахад үзүүлж барьдаг. Энд ардын намынхаа том дээрээ бас эзэнтэй юм шиг байгаа. Отгонбаатарчсан тий. Дээрээ том эзэнтэй өөрөө хамгаалтанд давцсан. Тэгээ өөрийнх нь нам амыг муусан, өөрийг нь лайвмаар муусан, сошиал муусан асуудыг бас дарам шахад үзүүлнэ. Их хэрэгж байгаа Отгонбаатар тий. За ховч юм уншихгүй. За Отгонбаатартай хаз үзэхгүй бороо гэнэ. Хаз үздэггүй явах. За монголчууд ингээд би ямар Отгонбаатар шиг шантаачсан дойр хийж одоо хаос том үнэтэй хэдэн тэр бомын машин унахш хаосын дамдрууш Оросын холбооны ус хөлсөнд ус хөлмөрлж амьдарч байна шүү 13 ойлвч тий. За ингээд баяртай манайхан тэгээд Отгонбаатар төрөлж ирээ гэдэг үрээ гэхгүй тий. Отгонбаатарт үзэн штэ. Тий. Хэдийгээр ирэх гэж байна гэж. За дүүн удахгүй очноо гэдэг. Монголдо би нэг жагсаа суглаа манайхан зохион байгуулагч байгаа. Тэр үед л очие дөө. Манай одонгоо мөкөө лам ам гэдэг манай ардын хүмүүсийн төлөөлөл болсон бас тэмцэгчнэр зөндөө байна тий. Санал бол нэгтэй. Тий. Манай мөкөө лам за ингээд одонгоо манай гоо одонгоо гэдэг бас шодрог тэмцэгчтэй. Бид нар ч юм бол нэг баг усууд тий. Энэ шодрог тэмцэгчнэр нэг ялгагдсан байж тээ. Гоо одонгоо гоо гэдэг үсгүй идэр чи одоо манай талын усууд байгаа тий. Мөкөө лам одоо манай ардын хүмүүсээс зөндөө байна. Үндсэн уул юм Батбаяр гэдэг гүрээ наман сүрэн эдэртэйгээ нэг жагсаа суглаан зохион байгуулнаа тий. За ингээд баяртай. Манайхан садар лам хэрэггүй гэнэ. Одоо яах вэ? Өнгөрцөн балардсан юм хүнийг лам амыг одоо садар лам ам гэж яах вэ? Та нар одоо хэрэггүй шүү дээ. За юу нэ? Хурдан лайваа дуусгаа чи онгоо боллоо гулгаа минь. Энэ нэг балаа блок хийчихэд энэ нэг юм хүний хоогнууд энэ бодруудыг блоклоод Отгонбаатарын хүмүүс юм шиг байна. Отгонбаатар талын нэг балер юмуд. Ийм хогийн юм гэдэг комедийн уншигчгүй зүгээр блоклоод устгаад блоклол явчихна. Мөнгөө ламаар яах гээд байгаа юм бэ? Нэрэнд мууштай гэнэ манай халаанс хоорч гэх нөхөр дээ. Нэрэнд муул гэж байна. Амжилт ороо та өмнөнийг хэлж байна гэж байна. Би ч одоо өдөр болгон лайв хийдэг хүн шүү дээ уулна. Өөрөөсөө өнөө ажил төрөл ихтэй Оросын Кавказын нуруу одоо энэ Оросын нөгөө бага ялтангуудын нутгаар их яваад Алтан нуруу горж яваад ирлээ. Ирчүүдийн эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүнийг судлаад
Тийм. За амжилт бороо таныг үнэн хэлж байна. Баярлалаа. За ганц нэг коммент өгч байна. Мөнгөө ламаа амжилтаа. За 60 хүнтэй байна. Бодидоо лайв. За манайхан дээр шеэр хийгээд өгөрөөд. Монголд үнэн шудраг хүмүүс нь дээшээ гарахаа болчихлоо. Үнэн юм ярьдаг, шудраг юм ярьдаг хүмүүс дээшээ гарахаа болцсон. Худлаа, хуурамч, Отгонбаатар мэдийн, Наараа мэдийн, худлаа сайн хүний дүрстэй ийм хүмүүсүүдийг монголчууд үзэж хардаг, дэмждэг, шеэрлдэг, үзэж хардаг болчихлоо. Тэгэхээр энэ Монгол улс чинь нөгөө худлаа ийм шоучин сайн хүний дүрстэй улсууд чинь дээшээ гарч ард түмний тархилгаа угаагаад гарч чинь энэ тэгэхээр эх орон чинь тэмцэж нэгдэж ард түмэн чинь чадахгүй байгаад шүү дээ. Дандаа худалч хуурамчсуудын сошиалор инфлюенсер янз бүрийн сууд чинь гэж тархилгаа угааж ард түмний тархилгааг ихэнх нь масс бадчаад байна шүү дээ. Тийм. Ялахтай миний лайвыг өнөөдөр ингээд нэг 600 хүн шууд үздэг байсан болвол тийм. За ингээд олон хүмүүс шеэр хийдэг байсан бол бас энэ чинь Отгонбаатар ийм хүн юм байна гэд ард түмний харамаас бас мэдэн шүү дээ. Тэгэхээр чинь одоо энд үзэж байгаа хүмүүс шеэр хийхгүй шүү дээ. Ингээ хараад ховж юм дуурснаа үзчихээд юу ярих нь яах нь. Тэгээ чинь тэгээ шеэр хийхгүй нэгд чи их орныхоо төлөө тэмц дуурахгүй яа энэ ямар хамаатай ингээл орчих жоох байхгүй. Энэ ч л өнөөдөр та нар яг эр хүн шиг биш үнэ нөгөө атахгүй зам монголчууд байгаад байгаа байхгүй. Атаархуу зам те нэг шеэрлээд ингэж ямар ч үүж болохгүй. Тэгэхэд би өнөөдөр өөрийнхөө төлөө яриаггүй шүү дээ. Их орны төлөө Отгонбаатар луурчин эмээ өвөнөр шиг усуудаар тоглолт хийгээд байна. Энийг ард түмэнд өнөөдөр би ярьж байгаа. Энийг олон түмэнд өргөө шеэрлээд өгөөч гэхэд л шеэр хийхгүй ингээд зогсож байна. Тэр яагаад гэвэл ирчүүд ихэнх нь үзэж байгаа надад лайв бол гэрэн тийм. Тэнгууд нөгөө ирчүүдийнх нь нөгөө атаархуу зам нөгөө нэг юм хогийн амин хуваа хичээсэн зам. Тэр зам нь өнөөдөр ингээд хаагаад байгаа байхгүй. Тэр яагаад тийм зам байгаад байгаа. Би яриад тийм замтай усууч нөгөө тестостероны даавар, им даавар нэгссэн. Одоо дунд анги муудсан нэг тийм эмгтээлэг одоо нэг ховж ир даавар байхгүй болсон. Эмгтээ даавар нэгсчихээр нэг ир хүн тийм атаархуу зам амтаа нэг юм ховж үүзэлсэн нэг юм цалчилсан зам амтаа бүр нэг тийм атаархуу нэг тийм юм зам амтаа болчдөг. Тэгэхээр энэ Монгол ирчүүд бид нар яг энийг ийм одоо зүгээр ийм зангаасаа болж их орон өгчихгүй байдаг. Яг нэг ийм зангаасаа болж. Тэгээд энэ дээшээ гарчихгүй, энэ ардын уу одоо дээшээ гарчихгүй. Энэ өстө лайв хийжээсээ өстө нэг Отгонбаатар шиг баяжчихгүй бодоод байгаа байхгүй. Ардын уу орж шиг шодрог хүмүүс улс төрд ороосоо гэнэ. Би улс төр мөрд орохгүй. Мөрөөрөө ард түмэнтэйгээ лайв хийгээд би шодрог байна. Миний улс төр мөрд ороод хэрэггүй нэр үндэ алдахын нэмэр энэ улс төрлөө шодрог хүмүүс л орох мэдлэг боловсролтой. Өнөөдөр энэ төрийн ордонд одоо орсон нэр хүн ямар ч нэр хүндгүй бүгд 126 хулгаас төр засгаар ороод нэр хүндгүй болно. Том хувьсгал хийж луурчингуудыг бүгдийг зайлуулж шинээр төр засгаа байгуулах юм бол харин юу хийх гэхээс биш тийм. Тогтоодоо эзээ барилдахын ах за яг тэр мөр яах вэ барилдана уу тэгэл одоо бид нэг өөрийнхөө ирэл дээр орсон янз юм устгана тогтоомод ховж юм энэ Оросын 160 сая хүнтэй хүн амтай тэр бум 400 сая хүн амтай хоёр том гүрний дунд монголчууд хоорондоо алцаад байна. Хоорондоо атаргаад хоорондоо Улс аймаг, Завхан аймаг, Говьалтай аймаг жижигхэн тосхны Оросын том тосхны хүн амтал болоод байхгүй бид нэр. Тосхны энэ тэр бум 600 сая 400 сая хүн амтай газар манай 100 саяд нь зөрөхгүй шүү дээ. Тэгээ Оросын зүгээр нэг 1.1 одоо жишээ нь 160 сая хүнтэй гэдэг чинь одоо манай монголчууд нэг 3 сая хүн амтай шүү дээ. Тэгэхэд Орос цаана 160 одоо 2 сая хүн ам байна шүү дээ. Та тэгээд бодоод үзэлтэй. Тий. Биевэрээр хата уурлуул таныг зогсоог адгуулж байхгүй шүү дээ. За манай дүү болж байгаа дэмждэг юм уу? Тэгээ манай хүн Жорж дүүчээр цаагаараа. Хоттой ажилтай байна гэж зайлсантай бүгээд тэгээ хуцаад байх юм. Чи миний барай системаас нэг хийснийг харсан уу? Тий. Барайж юм би энд би өдрийн цагаар нь ажил төрөл энд хийн. Би одоо Отгонбаатар шиг худлаа шаахгүй би бараг энэ өдрийн цаг магаар нь хаяа энэ гэрийнхээ ойролцоо бас нэг халтур ажил төрөл хийж штэ. Тэгэж бас барилгын бас нэг инженерийн бас нэг юм бас хайлтмал төгсөөд бас нэг оюутан байхад төгсөж ирсэн. Тиймэрхүү ажлыг барилгын хүмүүст очоод цагийн ажил төрөлж гэсэн юм уу болж штэ. Оросч өнөөдөр цалин байлаа өндөр байна штэ. Үр бүл өнө орцсон. Монгол Оросын ирчүүд ихэнх нь дайнд явцгаадсан. Тэгэхэд өнөөдөр Монголоос үнэн залхуу болсон. Монголын залуучуудын хүүхдүүд
Би амар луур болохоогоор мөнгө олсон надад болсон. Яагаад гэвэл энэ Отгонбаатар ингэж луур болохоо хийж мөнгө олоод байна шүү дээ. Олны олон дагчтай наараа маараа гэсэн. Дайв хийгээд дайвчин болох юм бол тэр хүмтэн болдгийм байна. Тэмцэгч болох юм бол тэр хүмтэн болдгийм байна. Ажил хийхгүйгээр. Энэ үлгэр дуураал болсон энэ сошиалын инфлюенсер хүмүүс чинь энэ хүүхдүүд тийм үлгэр дуураал үзүүлээд шүү дээ. Тэгээд одоо манай нэг аав ахын нэг 17 8 та хүүхд ингээд ахынд орж дээрээд ингээд хөдөлмөрөө үнэлүүд ажил хий. Ахынд өдрийн одоо энэ барилга дээр бараг 500 мянгыг авч जैन. Шууд салингийн өгч जैन. Тэгэхээр залхуураад ирэхгүй байна. Хям дараагаар одоо эмэгтэйчүүд нь бол биеийн үнэлэхээр мөнгөөр биеийн үнэлэх аргаар хям дараагаар мөнгө олох болсон. Эрэгтэйчүүд нь болохоор бас энэ шантаажчин одоо энэ Отгонбаатар шиг луур хийх юм бол ингэж баяждаг юм байна гэдэг ийм бодолтой. Тэ? За нус төрийн намын бүхш ингээд олоох юм бол бас баяждаг юм байна. За ингээд лайвчин мөнгөрдөн шиг ингээд ийм болох юм бол ингэж байж хям дараагаар дандаа мөнгө олох юм. Ийм одоо энэ хар маасыг ард түмний хүүхд залуучуудад энэ наараа маараа одоо эмэгтэйчүүд бол энэ охтуудын наараа эрэгтэйчүүд бол одоо Отгонбаатар тэ хүүхдүүд тийм сэтгэхүйд нь дөрүүлж шít. Одоо худаа хуурамч их оромж тэмцэж болох юм бол ингэж төргөн баяждаг юм байна. Тэ? Ингэж луур болохоо инфлюенсер болж хаттын бараа мараа зарж одоо суглаа муглаа хийх ингэж юм бол ингэж баяжчих юм байна. Ингэж өнөөдөр энэ үлгэр дуураал болсон өсвөрийн залуучууд хүүхдүүд доктуудад энэ луур чинь инфлюенсер янз янзын хулгайч нар буруу үлгэр дуураал үзүүлээд тийм энэ гараа хөдөлгөж амьдр тийм хөлс хөдөлмөрөд усуулж амьдр гэсэн тийм үлгэр дуураал үзүүлж байгаа сошиалар алга дандаа хям дараагаар хүн луурдгсан залилсан тийм азийн суглаа азтан янз бүрийн ярьсан ийм лайв үг явж штэ тийм. За ингээд лайв өндөрлөе дөө. За манай 66 онд байгаа шеэр ичгөө гэдэг одоо. Би одоо өөрийнхөө төлөө ярих жоох. Ер нь яг үлгэр дуурайл энэ Монгол үлгэр дуурайл болсон одоо энэ сошиалын инфлюенсер энэ мөнгө эрдэнэ одоо энэ янз бүрийн одоо энэ наараа Отгонбаатар та нар одоо янз бүрийн хүмүүс биш энэ лайвчин болохоор ингээд тэр бүмтэн болчдөг юм байна. Тэмцэгч болохоор тэр бүмтэн болчдөг юм байна. Машины хацтан суглаа энэ сошиалоор янз бүрийн луур болохаа хийгээд ингээд явуулах юм бол ингээд хямдхан аргаар мөнгө олчдөг юм гэсэн энэ өсвөр үеийн хүүхд залуучууд энэ луурчингууд яг ийм үлгэр дуураал үзүүлээд байна. Тэгэхээр өнөөдөр хүн бие зовоож мөнгө олох тийм одооны залуучууд тийм сэтгэхүйнд нь толгоонд нь байхгүй болчихлоо. Би хөлсөө туслууж энэ хөлсөө туслуулаад энэ гараа хөдлөгөөд юм өргөөд зөөгөөд ингээд эмгтээчүүд нь өнөөдөр охтууд нь ингээд нэг гуанцанд очиод сайнны газарт аяг таагуугаад мөнгө олох ч юм ийм болчихлоо шүү дээ. Дандаа л уур болгоо хям дараагаар нэг лайв асаагаад нэг залилын хийгээд нэг ийм альмиг ч үт зараа суглагаар оруулаад хям дараагаар мөнгө олчих гэсэн ийм бодолтой болчиход шүү дээ. Тийм. За ингээд лайв өндөрлөё. Монголд бол нэр үндэл одоо нэр дандаа худалч хуурамч залилан ийм усуд Монголын ард түмний хар маасыг бадслаа. Үндэл одоо нэр юу ч ярих үдээ тэгээд энэ машин дэргэний суглаа моглоо тэр одоо хэн мэн ч гэсэн одоо болох хэрэгтэй шин. Ямсан зүү галаа малаа. Тэгээд нэг худлаа нэг 100 хэдэн мянга 200 дагчтай болгоодлыг 600-аас суглаа моглоо явуулаад дандаа буруу үлгэр дуурайл үзүүлээд штеп. Инфлюенсер гэдэг жижиг нэг тийм худлаа нэг дагаж магастай нэг олон хүн дагаж үзээгээд юм гутал луур болохаа ягаад нэг 650 нэг 600-аас суглаа явуулаад тэрийг одоо баг хэдэн сар явуулаад луур хийгээл. Энэ янз бүрийн сошиалоор идэвхтэй байдаг хүмүүсээ энэ өсвөрийн охид залуучууд та нар зөв үлгэр дуурайл үзүүлээ. Эдгээр чинь та нарын дуураас дандаа луур болохоо хям дагаар мөнгө олох гэсэн ийм сэтгэхүйд нь дөрөөд байна. Ойлгосноо? Эх орныхоо төлөө тэмц дуурах энэ сэтгэхүй энэ эх орон сэтгэлгээ энэ одооны залуучууд хүүхдүүд байгаа болчлоо. Дандаа хям дагаар охтууд нь бол бие үнэлээд ч юм уу ингээ мөнгө олчт юм байна. Эрэгтэйчүүд нь болохоор ингээд лаймаа хийгээд залхин одоо машин сэргийн суглааж байт юм уу юу байдгийг ингээ хурлаа эх оронч тэмцэгч хийгээд талбай дээр очиж агс суглаад ингээд ингийн бол болдгийм байна. Нам ам дилсээд ингээд нам амын бүхс толоогоод ингээ явах юм бол баяждгийм байна гэдэг ийм ойлголт авч байдаг шүү дээ тийм. Наапа хэлээд байгаа юм. Наапа хэлээгүй тэр наапа мөрөөр амьдарч байгаа юм. Тэр наапа маапа хэлээгүй. Ер нь наапа маапа биш ээ зүгээр тэр өөр хүмүүсийг хэлж чинь луурчингуудыг тийм. За ингээд лайв өндөрлөе дөө. За ингээд лайв өндөрлөе. Лайв хийгээд надад ямар ч ашиг байхгүй шүү дээ. Би зүгээр ерөөдөө нэг надад лайв хийгээд ямар ч ашиг байхгүй. Би лайв хийгээд нэг надад ингээ хүн мөнгө өгдөг бол би ингээ цаг цав гаргаад лайв хийх юм одоо юу гэсэн одоо Отгонбаатар шиг лайв хийгээд
худаа худалч нэг хүнийг ингээ муулаад нэг намыг муулаад ингээ мөнгө олдог бол одоо даавыг ашигтай баг. Надад одоо лаймаа хийгээд нэг цаг стрессээ бухимдаа ингээ хэрэг залах зүгээр мөрөөрөө ажиллаа хийгээд хаяа нэг 7 хоногт нэг лайв хийгээд тэгэл явал болоо. Шудаг хөдөлмөрч амьдрмаар байд. Энэ луурын хотод чинь зүгээр энэ луурчингийн нийгмүүд чинь үлдэг одоо би 40 нас үрж байна. Үлдэж байгаа нь 20 30 жил ч юм уу шудраг амьдраад зүг амьдраад явчмаар байна. Тэг. За баяртай. За манай Осон баяр сайхан орж ирж байна. Шудраг үннийг яриад байгаа юм да ардын хүн мөндөг байна. Тийм манай Осон баяр сайхан одоо яг үнэн удлаа намынхыг бас өмжиж ярьсан. Энэ Осон баяр сайхан хахта бүгд тэмцээ явж байсан шүү дээ. Тэгээ одоо Осон баяр сайхан чинь шудраг хүн яг нөгөө Отгонбаатар матрыг энэ тэмцэх шахнууд чинь нөгөө банаар зингуудаа зайгаа аваад за энэ Отгонбаатар худлаа болоо явчихлаа шүү. Энэ юу н одоо энэ ардын нам арсан намынхантай ингээд тоглолт хийгээд баяжаад худлаа болоо явчихлаа гол өөрөө нэр хүндээ энэ чинь бас энэ одоо туул голыг эсгүүцэд гараа зогсоож байгаа энэ манай Осон баяр сайхан тэмцэх шах мундаг агш одоо мэдхэн мэдэн тэгээд одоо энэ хүн чинь Отгонбаатарын талаар лайв хийсэн. Отгонбаатар эдгээр хин ах махыг тэмцэгч байхад Отгонбаатар матар сурахгүй байсан гэж байгаа Солонгой эдгээр. Ахаа та намайг тэмцэгч болгож өгөөч гэж хэлсэн гэж юу гэсэн гэлээ. Ахаа та намайг та тэмцэгч танд яхтаар ирээд баг эх орны төлөө тэмцээ талбай молоо гарыг ах удирдаа дагуулаад тэмцүүлж ирсэн гэж. Тэнгууд нөгөөд чинь шантаач чинь бол ардын нам арсан намын дунд ороод мөнгө авдаг болоод юм уу шудраг тэмцэгчнэр одоо манай нахнаар чинь зайгаа аваад нөгөө нөхдүүд чинь ардын нам арсан намын дунд худалдагдаад мөнгө аваад тэгэл одоо Отгонбаатар мат чинь баяжсан шүү дээ. Мондог тэмцэгчнэр бол бүгд одоо гоо моор чинь бүгд ингээд зайгаа аваад мэдээл сая луу үрчингууд энэ зөв тэмцэгсэн хүмүүс нэр хүндийг гутаагаад байгаа Отгонбаатар гөлөгч. Тэг гол нь нэр хүндийг гутаагаад одоо талбайлаар очоод би тэмцэх юм бол одоо бид нар очоод ингээд тэмцэх юм бол өө энэ ардын хүмүүс бас худлаа надад ч худлаа. Надад ч мөнгөний гарууд Отгонбаатар ч надад ч энэ тэмцэгчнэр дандаа худлаа тэмцдэг ингээд нэр хүнд болгож байгаа байхгүй нийгэмд ч нөгөө ард түмний итгэл сэтгэлийг алдчихж байгаа байхгүй нөгөө тэмцэж нэгдэх ард түмний нөгөө ингээд тэмцэж нэгдээ урайлээ гэдэг ngo занаад ч худлаа бас мөнгөний гаруудаа гэл ингээд нөгөө ард түмний цэвэр эко эх орныхоо төлөө тэмцэгсэн юм дээр байхгүй болгосч байгаа. Нэр хүндийг байхгүй болгосч байгаа байхгүй. За сайхан амраарай. За баяртай. За сайхан амарчгаагаар одоо тэг өөр зүрх хөхөд байд мангандаа орсон ч хүмүүстэй төмөнтэй гинэ. Сайхан амраараа манай ардын уд оржооч зүрхэн нөхөр мангандаа орсон ч хүмүүс төмөнд гинэ. Оо тэм юу ах вэ? За баяртай. Ажил хөдөлмөрөө хийж амьдрмөр штэ. Түүнээс луурчин булхаач луурчингууд энэ Отгонбаатар матрыг тэгж юу гэж тэдний жагсаа цуглааныг дэмжиж би тийш очих юм бэ. Тийм. Төөд яахгүй бол хаах тогш шүү дээ. За үнэн манай нэг төлбөр мэддэг болчих. Одоо энэ жигэд энэ Оросын албаны улс чи яг нөгөө эртхэн 9 цаг гээд унтцгаад маачиг орж ашгараа лаймаа хийх юм бол дээр энэ чи одоо цагдаа магдаа ирсэн. Өө юм болсон. Орой өчш ингээд лайв хийгээд чимээг унтуулахгүй байна гэдэг. Монголчууд ч орой унтдаг болохоос Оросууд эрт унт 8-9 цаг унтдаг. Өглөө эрт усдаг. Тий. За баяртай магаад шеэр хийгээд өгөрөө. Лайв өндөрлөө тий. Мягмар оцор бол мэддэг болцсон шүү дээ. За баяртай мягмар оцор сайхан шеэр хийгээрэй. Баярлаа. Таймер хүндээ заавал ажил ихтэй хөдөлмөрөөр мөнгө олж байна. Хүсэн туслал мөнгө олж байна. Бурхан тэнгэр харж байна намайг. Отгонбаатар тэр ялгаанд өрдөөдөр. Отгонбаатар нэг өдөр талбайлаар гараад Lexus 600 хаусны мөнгө олдог бол би хөдөлмөрөөр үнэн шудраг энэ бурхан тэнгэр харж байгаа үнэн шудраг явж байна. Тэр их мөнгөний үр төлөөсийг Отгонбаатар дааж чадахгүй. Аимшигтай байхгүй. Тэр олон түмний үр төлөөс гэж аимшигтай. Би тийм үр төлөөсөөс айж байна. Шудраг хөдөлмөрөөр өнөөдөр нэг олсон мөнгөөрөө нэг юм алим авч идээд нэг юм чайгаа авч идээд усан үзэм авч идээд ингээд нэг самар жимс авч идээд явбал надад хоол болно. Тэ онттой. Тэ за баяртай манайхан тэгээ сайхан шеэр хийгээд өгөрөө. Сайхан машиндаа хийж бай бороо гэнэ. Машин дээр ингээ сүлжээ унаад Орос оронд ч нөгөө нэг дайн даачинтайгаа нөгөө интернет сүлжээ маш муутай гомоодод байхгүй. Тэгээ гэртээ вайфайгаар хийхгүй бол утсын сүлжээ аягүй муу. За манай ишгэ шеэр хийгээд өгөрөө. За баяртай манайхан хэдэн шеэр хийчгөө тэгээд Отгонбаатар төрөл шеэр хийгээд Отгонбаатарын талаар нэг лайв хийгээд бодоод явуулсан. Өнөөдөр сэтгэлээ онгоолгол яах вэ? Тэ. За баяртай манайхан. Дараагийн Илгүүд доржийн хувьсан дөр Отгонбаатар төрөл шеэр хийгээд өгөрөө. Баяртай манайхан.